2 дугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт. Эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал, баримт номын хэсгээс хүлээн аван сонсож байна. 2 дугаар бүлгийн 12 дугаар хэсэг. Бусад тэмцэлж хөдөлгөөнийг эздээс нь булаан авч зөвлөлтийн жишг түлхээсээр шашин шүтлэг ахуйн комисс өмнө зам даншлыг нь буснуулан бурсамлах жоон сэтгэл санааг Монгол аруулснаас бурхан эвлэл байгуулагдсан бөгөөд гишүүдийн идэвхтэй оролцоотойгоор сүсэг биширлээ дарамжлуулсан улаан нарамжил хэсэг бүлгэрээ эсэргүүцэх дуулцлаа илэрхийлсэн бурхан шүтэнийг хэмжиж аваад тахилахыг нураасан бурханы шашны эсрэг бүтүүлэх зургуулах хийж бүгд найрамдах Монгол ард улсын хэргийн дагуу ховд увс хүрэн хүрэх болон шасын компани хонгор үйл хангалтын баримтаас дорнод өмнө говь дунд говь аймагуудаас их богдхан уулын аймгийн зүүн өргөн нодон хошиг хамарсан 42 цөм хийдээс 1932 оны сүүлчийн үргэлжилсэн. Бүрэн цэцэрлэг мандал аймгийн 7500 гаруй өөрийн малыг хураагаар 30,000 гаруй нарын хөрөнгийг хураан лам нарыг албаар хар болгожээ. Тэдний ихэнх нь хамтрал коммуныхын жасын малыг өөрсдийн тавьсан нөхцөлөөр хариулгын асуудлаас эхлээд ашиг шимийн янз бүрийн зовлон бэрхшээлийн улмаас дээрээс нь цалин хөлс төлөвлөлийн жасын малжээ. Өндөр татвар оноох болсон байна. 1950-ад оны жасан энэ бүхнээс эргэлж ирэхгүй. Энэ ажил залуучуудын хөвлөл идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэр хүмүүсийн зовлон зүдгүүрийг мэдхийн хувьд буцаж ирж чадаагүй хэмжээ маш өндөр байсан тул хийдүүд гадаад яам тахилаас хамгаалахын албаны ном судраа зарах бид хоорондоо бадар барихад ярилцаж байгаа дэлгэцэн зохион байгуулалтаагаар нэмтгэлэн авчирсан байдаг. Нутаг зан сууршуулсан хэмээн 1927 генерал Монголын Бадрын хэдийн гой ярьдаг байна. 3 сая 1920-1930-ад оны заагүй 1900 Монголын хөдөөгийн амьдралын боломж ачлан дүрлэн хүн сувцсан 1930 ахуй наад захын боломж ямар байсныг 92,000 болж 4 жилийн дотор дөрвөсөд зүгээр л нэг нүгэд явсан. Тэднийг зогсоох гэж төрийн зүгээс дахиад л хүчирхийлэл хэрэглэгээгүй. Нэг хэсгээрээ төвчрхийлэн доромжилж орчин байх боломжтой хэрэгцээ балмад хөдөлгөөн бослого тэмцэлд хүргэсэн байна. 1932 оны хавар өмнө говийн урдуур хилгаран дөрвж явсан 500 гаруй өрх айлыг лам нарын бослого гарч цэргийн хөдөлмөртөөр шурш намын төв хороо төдий хүн мал засгийн газраас эдний дарах комиссийг намын төв хороолын нарийн бичгийн дараа нэгдүгээр очроор толгойлуулан 15 төдийгүй хэвлэгт Монгол ардын 200 намын төв хорооны тэргүүлэгчдийн 1930 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ахуй амьдрал сэтгэл санааны нөхцөлийг сайжруулахын боёнтын эсэргүүцлээс зогссон хэмээн удирдагч нарын хоч зүйл харьяа нутгийн албан газраар хараа хяналтаа авч араандаа тэрхүү хөдөлгөөнд оролцож бүхий судлаач дандаарч магадгүй хэмээн хоёр зүйлийн талаар заазуулмаа. 1921-ээс 1990 Монголчуудын өдөртөгчдийг олонний өмнө дуудан алгах зөвшөөрлийг илдэг очих хэрэгүйтэй комист өгсөн байна. Энэ бол нотолгоо шаардлагагүй шинэн билээ. Шашин гит үлсээ сэргээ мандуулах 21-ээс 1900 Монгол ардын намаас улаан большевизмын аюулаас өөрсдийгөө аврахын тулд уугуул нутгаасаа дөрвөж нийгэмтийн баруун хэсэг төгс буйнтад 247 гол баригчилж суурьшсан монголчууд 1944 онд босон 38 ард гэсэн большевикууд ямар учраас зөвшөөрсөн 48-ыг цаацалжээ. Үүнийг тодруулах баримт шүүх цаазаар бус улс төрийн намын удирдлагын шийдвэрээр хятадаас буцаж нүүлгэх хариуцлагатай ажлын Монголын аюулаас хамгаалах төв байгуулалт дотоод явдлын яамны бодончид 13-ыг бичлэн удирдсан байдаг. Гэвч